Сайн мэцхан үзэгчдээ та бүхэнд орой мэндийг хүргэе. Хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын бэлтгэж байгаа сорьц цаан нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлээд бэлэн боллоо. Хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага бизнесүүдийг дэмжин ажилладаг. Тэгэхээр жижиг дунд бизнес эрхлэгч нартай хэрэгтэй мэдээллийг энэхүү нэвтрүүлэгтээ багтаадаг байгаа. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичэлцэн. Энэ удаа би байгууллагын ажилчдыг сургаснаар ямар давуу талтай юм бэ? Үүнээс ямар үр дүн гардаг юм бэ гэдэг талаар мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлдсэн байгаа. Ингээ бүгдээрээ нэвтрүүлгээ хамтдаа хүлээн авъя. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичэлцэн. Хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага нь байгууллагын удирдах ажилтнуудад болон борлуулалт үйлчилгээний ажилтнуудад гэсэн чиглэлүүдээр мэргэжлийн төвшөнд чанартай сургалтуудыг үзүүлдэг билээ. Ихэнх бизнес эрхлэгчид болон байгууллагт дараах бэрхшээлүүд байнга тохиолдож байдаг. Үүнээс цухас дурдвал нэг талаас бизнес эрхлэгч нарт ажилчид нь сэтгэлд нь хүртэл ажиллаж чаддаггүй. Ажилчдын хоорондын хамтын ажиллахаас сул дотоод мэдээллийн систем нь сайн бүрдээгүй. Ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх арга замыг олоогүй. Ажлах хүчин маань ажлаараа багасдаг болов уу гэсэн бодол. Удирдах ажилтнанд ажилтнуудаа удирдах арга барил, хүний нөөцийн бодлогын мэдлэг дутмаг гэх мэт үе төм бэрхшээлүүд тулгардаг гэдэгт та бүхэн санал нийлэх болов уу? Хөгжлийн шийдэл байгууллагаас шинээр бизнес эрхлэж байгаа болон бизнес эрхэлж байгаа бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй бизнесийн байгууллагын менежер ажиллагч зориулсан олон төрлийн сургалтууд ерөнхийдөө явуулж байгаа. Тэгээд эдгээр сургалтууд маань гол зорилго нь юу вэ гэхээр тухайн бизнес эрхлэгч болон хувь хүн бизнесийн байгууллагын ажиллагчдыг чадваржуулах, тэдэнд мэдлэг олгох, тэр тухайн хувь хүмүүсийн бүтээмжийг дэвшлүүлэх гэж ерөнхийдөө чиглэл зорж ажилладаг юм сургалтууд байгаа. За тэгээд ямарваа нэгэн зүйлүүд хэрэгцээ шаардлага гэдэг зүйл дээр тулгуурлаж гарч ирдэг тийм ээ. Тэгэхээр хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын сургалтууд маань ямар хэрэгцээ шаардлага дээр тулгуурлаж гарч ирдэг юм бэ гэдгээр бизнесээ эрхлэж явж байхад бизнесээ эхлүүлэх чахад маш олон төрлийн хүндрэл бэрхшээлүүд тулгарч идэг. Энэ хүндрэл бэрхшээлүүдээс нийтлэг тулгардаг нэг бэрхшээлүүдээс дурдах юм бол ерөнхийдөө бизнесийн үйл ажиллагаа явуулах орчноо таньж мэдгэхтэй холбоотой, орчноо судлахтай холбоотой. Тэгээд мөн бас бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээлд нийлүүлэн гаргахтай холбоотой гарч байгаа зардлууд, тэр зардлуудын наривчсан тооцоолыг хийхэд мөн бас ажиллах хүчийг татах, чадварлаг ажиллах хүчийг татах, тэднийг хөгжүүлэх, сургах энэ чиглэлийн үйл ажиллагаанд бас хүндрэл бэрхшээлүүд учирч байдаг. Энэхүү хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх хамгийн шалгарсан арга бол ерөнхийдөө бизнесийн сургалтанд хамрагдаж өөрийнхөө мэдлэг чадвар, ажиллагчдынхаа мэдлэг чадварыг дэвшлүүлэх явдал байгаамаа. Сүүлийн 10 жилийн турш ерөнхийдөө жижиг дунд болон бичил бизнесийн салбарт ажилласан. Энэхүү туршлага дээр үндэслэн бидний сургалтын материал бүх гарын авлага, зөвлөгөөний хэрэгслүүд маань боловсруулагдаж гарсан байгаа. Тэгээд бид нэр сургалт өгөхийг хажуугаар зөвхөн дан ганц сургалтын үйл явц явагдахгүй, дээрээс нь зөвлөгөө, мэдээлэл гэх мэтлэнгийн үйл ажиллагаа дагалдаж явдгаараа ерөнхийдөө бусад сургалтуудаас нэлээх онцлог өгөрмөж. Бизнесийн сургалтууд бол энэ чиглэлээр мэргэжсэн, энэ салбарт хамгийн багадаа 4-5 жил ажилласан. Энэ чиглэлээр мэргэжид мэдлэг эзэмссэн тэгээд олон улсын хөтөлбөрийн байгууллагын сургалтын эрхийн гэрчлэгээтэй, сургагч багшин гэрчлэгээтэй, үнэлэх сертификаттай ийм багш нар ерөнхийдөө манай сургалтыг удирдан зохион байгуулж явдаг. Манай байгууллага нь ерөнхийдөө 11 салбартаагаар үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд энэхүү 11 салбараар дамжуулаад хөдөө орон нутагт гэсэн захиалгууд маш их сургалтын захиалгууд орж ирж байгаа. Тэгээд тухайн сургалтын захиалгыг маань тухайн чиглэлээрээ мэргэжсэн, энэ чиглэлээрээ дагнан төрөлжин ажиллаж байгаа бизнесийн зөвлөхөд тухайн орон нутагт нь тухайн байгууллага дээр нь очиж сургалтыг үзүүлдгээр бас нэг ялгарх давуу тал нь оршиж байгаа. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичэлцэн. Цаг
цаг үргэлж суралцна гэдэг бол ухаалаг ажил хэрэгч хүний шинжим. Манай сургалтын давуу тал нь юун түрүүнд танай байгууллага дээр үнэлгээ хийн, бэрхшээлтэй байгаа асуудлыг тодорхойлон зөвхөн танай байгууллага тохирсон сургалтыг үзүүлэхэд оршино. Мөн таны мэдээллийн нууцлалыг гэрээгээр баталгаажуулан, таны цаг зав боломжинд тулгуурлан хэсэгчилсэн болон урт хугацаагаар практик суурилсан шинэлэг арга зүй мэрэгжлийн өндөр түвшинд та бүхэндээ сургалт хүргэх болно. Бизнесийн амжилтын дүүхийг хөгжлийн шийдэл хамт бичэлцэн. Манай бүтээгдэхүүнүүдийн нэг болох гайхалтай үйлчлэгээ сургалт маань зайлшгүй шаардлагатай гэсэн үгнээс гарсан тий. Одоо харилцагчийн үйлчлэгээ бас маш гайхалтай байх хэрэгтэй. Тэгээд одоогийн манай үйлчлэгээний ажилтнууд маань, үйлчлэгээний байгууллагууд маань тийм байж чадж байгаа л үгүй лөө. Тэгэхээр тэд нарыг сайжруулахыг хүсэж байна л да ихэнх байгууллагууд. Тэр сайжруулахыг хүсхийн тулд тэд нар ажилчдаа хамгийн түрүүнд ойлгуулах хэрэгтэй. Тэгэхээр манай одоо сургалтын онцлог гэх юм бол бусад байгууллагууд ихэвчлэн менежер зориулсан, удирдлагуудад зориулсан сургалтыг ихэвчлэн явуулдаг. Манайх бол яг шууд харилцагчтай харилцдаг. Тэр одоо үйлчлэгээний ажилтан сургалт суулгадаг. Тэрнээс гадна бүх ажилтан энэ сургалтанд хамрагдах хэрэгтэй болдог. Яагаад тэгэхээр хүмүүс одоо би бол зааланд байдаггүй те, би бол шууд хүнтэй харьцдаггүй гэж өөрийгөө бол одоо дутуу үнэлж явж байдаг. Гэвч та одоо борлуулагч бас байдаг. Нийт ажилчид маань бүх юмаа сайн мэдчихэж хинээс ч асуух тохиолдол байдаг шүү дээ. Үйлчлэгийг маш сайн үзүүлснээр ямар үр дүн надад гарахыг те, надад ямар хэрэгтэй гэдэг одоо үндсийг нь ойлгуулж иж бид нэр сургалтаа явуулж байгаа. Эхлээд бол миний одоо зорилго энэ байгууллагатай яаж уялдаж байгаа, би энэ бизнесийн циклд ямар чухал хүн болохоо ойлгуулна те. Ингээд би хэрвээ маш сайн ажиллаж чадах юм бол одоо цаашдаа би өсөн дэвжих боломжтой гэдгийг ойлгуулж агаад дараа нь одоо сургалтын маань нэг гол хэсэг бол харилцааны соёл, харилцааны ур чадвар гэдэг хэсгүүд маань орно. За ингээд маш одоо хувь хүн одоо маш сайн мэрэгжилтэй сайн байхаас гадна, харилцааны соёлтой байхаас гадна тэдгээрт нөлөөлж идэх хүчин зүйлүүд байдаг. Бид юу гэхээр баг хамт олонны ажиллагаа тий. За тэгээд өөрийнхөө шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлууд нөгөө хэцүү харилцагчтэй хүмүүс ямарваа нэгэн характер гаргахаар би яаж хариулт хийх ёстой, бид нар багаараа яаж ажиллах ёстой. Тэгэхээр баг хамт олонны ажил урагшлахгүй тий хоорондоо зөрчилтэй байгаад байх юм бол тэр хүн бас одоо үйлчлэгийг төгс төгөлдөр өгч чаддгүй юм байна л да. Тэгэхээр бид нар энэ сургалтаар хамгийн гол нь одоо уул үндэстэй тий багийг бүрдүүлж ээж гайхалтай үйлчлэгийг бий болгоно шүү гэдгийг ойлгуулах юм сургалт байгаа. За энэ сургалт маань бол үйлчлэгээний байгууллагуудад ерөнхийдөө зориулагдсан. За ресторан, чөчөд буудал, хүнсний дэлгүүр, ресторан, одоо супермаркет гэх мэттэй. Тэгэхээр үйлчлэгээ бол маш чухал гэдгийг бол ихэнх нь одоо ойлгочоод байгаа. Тэрийг яаж маш чухал одоо 50% нөгөө бит бүтээгдэхүүн гэж бол байгаа шүү дээ тий. Манай нөгөө бараа үйлчлэгээнүүд маань. Үйлчлэгээ гэдэг маань болохоор манай бизнесийн имиж тий, манай нөгөө үйлчлэгээний маань ажилтны маань хандлага, за харилцааны соёл гэдэг маань энэ маань үйлчлэгээ болоод байгаа. Үйлчлэгээ гэдэг бол хадгалж өрдөөсөө болтгоо. Бит бүтээгдэхүүнийг хадгалж болоод байдаг тий. Үйлчлэгийг бид нар яаж бий болгох ёстой гэхээр тэр хүнийг сургах, сайжруулахад л бий болох хэрэгтэй. Хэрвээ бид нар үйлчлэгийг 100% үзүүлж чадах юм бол, маш сайн үзүүлж чадах юм бол манай бизнес цаашдаа ашигтай, амжилттай ажиллаж чадна. За үйлчлэгийг одоогийн яг байгаагаараа ингээл үргэлжлүүлээд далдаа доголлоо мэдсэн ирнэ засахгүй ингээл яваад ах юм бол магадгүй хэдэн жилийн дараа манай бизнес дампуурах аюултай. Тэ одоо манай хэрэглэгчдийн маань одоо боловсрал илүү өндөр болсон тэ шаардах зүйл хүсэх зүйл нь маш их нэмэгдсэн байгаа учраас бид нар хажуугын нэг өрсөлдөгчдөө хэрэглэгчээ алдах тийм аюулт одоо хүрчээд байгаа. Тийм зүйлийг хэрэглэгчд маань хүсдэг болсон гайхалтай үйлчлэгийг харилцагчийн маш соёлтой үйлчлэгийг хүсдэг болсон учраас тэднийг бид нар үзүүлж явах шаардлагатай болчиход байгаа байхгүй юу. Ажилчид маань бас аюу тийм сурч боловсрох тэ хөгжиж дэвших юм сургалтын суух сонирхолтой хүмүүс байдаг тэ. Мэдээж хувь хүн хэмжээний. Тэгэхээр байгууллагууд ингээд сургалт аваад ингээд явуулаад ирэхээр удирдлагууд маань биднэрт ингэж одоо санаа тавьдаг юм байна. Миний ур чадварыг ингэж дээшлүүл гэж ийм алхмууд явуулж байна. Тэгэхээр хүмүүс одоо ийм хандлага гарч ирэлдэг л дээ. Биднэрт ингэж одоо санаа тавьж ажиллаж байгаа юм чи би ажлаа бүр илүү сайн хийх хэрэгтэй юм байна. Тэгээ сэтгэлээсээ ажиллаж эхэлдэг байхгүй юу? Байгууллага дээр ирээд бид нэр шууд танад харилцагч үйлчлэг хэрэгтэй байгаа мэн гэж орохгүй. Яг танад ямар сургалт хэрэгтэй байна гэдгийг чинь харна тийм манай зөвхөн харилцагч үйлчлэгээ сургалт байдгүй олон янзын сургалтууд байгаа учраас